ажлын үйл ажиллагааг нээж өгөх хэлнэ хэмээн Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ноён Мөнхөн Бэлтгэрийг өндөрт өгч байна. Эрхэм өндөр хуульчдаа өнөөдөр хуульчдын танхим зохион байгуулж буй хуульчийн тангар бүрх төслийн ажиллагаанд 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн хуульчдын төлөөлөл болох 67 хуульч тангараа өргөх гэж байна. Энэ үндтэй үйл ажиллагаанд хүрэлцсэн ирсэн хуульчид та бүхэн хуульд захирагдж хуульчийн үүрэг мэргэжлийн ёс зүйг чанд баримтлан шударга ёсыг хамгаалах, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг цаг ямагт хамгаалж байхаа төр ард түмэндээ батлан илэрхийлэхээр хуран цуглаад байгаа билээ. Эрхэм хүндэт хуульчдаа өргөдөн ирсэн хүндэт зочид хатагтай ноёдоо хуульчдын тангар бүрх ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдэе. Хуульч би Монголын үндсэн хуулийг даган мөрдөж хуульчийн үүрэг мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалахаа хамгааллыг
туульчдаа. Та бүхэн төрийн сүлд Эрдэнэ соён бодолбоондоо мөргөж хуульчийн үүрэг, мэрэгжлийн дүрмээ чанд сахиж иргэнээр хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалж шударга ёсыг хамгаалагчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадхаа төр ард түмэндээ батлан дангарлаа. Монгол улсын шударга ёсыг хамгаалах тогтолцоо эрх зүйн орчин, олон улсын жишгт нийцүүлэн шинжилдэг. Шүүх, хууль сахиулах байгууллагын тогтолцоо хүний эрх чөлөөг хамгаалах хариуцлагатай бөгөөд эрхэм үндтэй ажил үүргийг нэр төртэй гүйцэтгэн гэдэгт та бүхэндээ итгэж байна. Та бүхэнд баяр хүргэж цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье өргөе. Монгол төрийн цааш их алтан болгон цэцэн байна.